За жолоочийн үүрэг гэж тустай байна. Явган зорчигчийн үүрэг гэж тустай байна. Тэгвэл зорчигчийн үүрэг гэж бас тустай байдаг бахнэ. Зорчигч маань ямар үүрэг хүлээх вэ? За хамгаалах бүсээр тоноглогдсон машин дотор явж байвал яг нь заавал хамгаалах бүсээ зүүх юм байна. Ямар үед хамгаалах бүсээ зүүхгүй явж болох вэ гэх юм бол за түргэний тэргийн эмч одоо ажиллаа хийж байгаа үед ч юм уу аль эсвэл үнэхээр хамгаалах бүс зүүх боломжгүй гэсэн эмчийн бодлоготой тохиолдолд хамгаалах бүс зүүхгүй гэхээр явж болох нэ. За мотоцикл мопедоор зорчихдоо заавалжгүй хамгаалтын малгай буюу касктай байна. Зорчигч жолооч хоёр хоёулаа касктай байх хэрэгтэй байна шүү. За тээврийн хэрэгсэл бүрэн гүйцэд зогсны дараа бид нэр зориултын талбаараа бууна. Ийм талбай байхгүй юм бол бид нэр явган хүний зам аль эсвэл хөвөөг ашиглаж боллоо. За хөвөө аль талнаас нь бид нэр яг маш болгоомжтой анхаарал болгоомжтойгоор суух нь тийм үү? За энэ дээр нэмэлтээр хэлэхэд жолооны дадлага хийж явах явцдаа заавалжгүй баруун гар талаараа буугаад баруун гар талаараа суунаа. За машиныхаа урдуур биш хойгуур нь явнаа гэсэн тийм дүрэн байдаг шүү. За явган хүний зам хөвөө тал руу буух. За одоо яг нь зориултын бус хэсгээр бид нэр бууж сууж байгаа бол аюулгүй байдлыг маш сайн хангана шүү гэж нэмэлт тайлбар дээр бид нэр хэлж байна. За зарим тохиолдолд бид нэр артлаас нь суух шаардлагатай болдог. За артлаас нь сууж байгаа ч гэсэн яг нь анхаарал болгоомжтойгоор суух нь шүү. Та манай сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах тайлбар хэсгээс аваарай. За ямар зүйлсийг хориглох вэ? Мэдээж хэрэг ойлгомжтой жолоочийн анхаарлыг сарниулах жолоодлогод саад болохыг хориглоно. За тээврийн хэрэгсэлд хүн дэхийг зориулаагүй те портрийн хачин нисэгч байна уу? Аль эсвэл хог зөвдөг машины артлаас нь зөөгдөж явах ч юм уу? Тэр тохиолдолд бол бид нэр болохгүй байх нэ. За тээврийн хэрэгслийн явдал дунд те бид нэр ингэ тээврийн хэрэгсэл зогсоогүй явж их үед нь хаалга, нээх, буух, суух, ачаа ачих, буулгах, цонхоор биеэ гаргах, за бусад зүйлийг гаргаж хаяхыг хориглодог байна. За чихлийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоороо зорчихдоо зориултын бариулаас бариагүй тохиолдол. Энэ бол ойлгомжтой хориглоно. За зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих тэр талын цонхоор биеэ болон бусад зүйлийг гаргах хориглодог байна. За зорчих хэсэг талд бид нэр ачаа буулгах зайлшгүй тохиолдолд аюулгүй байдлыг хангасан тохиолдолд бид нэр зөвшөөрөх нь. За бусдын хөдөлгөөн саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийнхаа хаалгыг нэгээд анхааруулдаг байна.